Сайн байцгаана уу. Өнөөдөр 2026 оны 6 дугаар сарын 25. За, Монголдо сайхан амьдрий ээлж талаа эхэлж байна. Манай хувьцаа эзэмшлийн хурал одоо эхлэхэд энэ 3 хоног одоо 17 цаг 08 минут 21 секунд үлдлээ гэд ийм байгаа шүү манай вебсайт дээр. Ингээд яг гүйж байгаа шүү хугацаа. Одоо тэ 30-ны өдөр гэдэг чинь 2 дахь өдрийн өглөө 9 цагт бид эхэлнэ. За энэ одоо жоохон хойшилж байгаа шалтгаан маань яг хурал хийхээр товлсон газараа бид бүхэн тестэлж итэл интернетийн хурд тэнд маань хөрөхгүй байгаа учраас бид ингээд интернетийн хурдтай газар тий хурлаа хийхээр ингээд өөрчлөлт оруулж байгаамаа. Тэгээ эндээс тестэлсэн учраас одоо ингээд жоохон цаг орж байгаа шүү. За тэгээд бас нэг хэлэх зүйл маань манай төгссөн сургуулийн 50 жил болж байгаамаа. Одоо бид нар чинь инхтер бид нар чинь 41-р сургууль төгссөн. Гүүр 11 ангийн бид нар тэгээ манай сургуулийн 50 жил болоод Сүхбаатарын талбай дээр 41 төгссөн нөгөө сурагчид маань цуглаад тэгээд амралтанд явсан байна. Миний хувьд бол одоо бас бодолцсон нэзтэй би чи завгүй байгаа. Тэгээ уучлалт гуйж байна. 41 төгсөгчтэй одоо баяр хүргэе. Тэгээ ер нь бол миний хувьд ингээд ямар ч аймгийн 100 жил яа, сумын 100 жил яа гэл бүхэл баяр юмнууд бол сүүлийн жилүүд ерөөсөө ямар ч юмд оролцохгүй байгаа. Уучлаарай. Өмнө одоо 2-3 удаа уулзалт хийсэн. Тэрэнд нь ч чадаагүй. Энэ удаач бас болсонгүй. Тэгээ ер нь ингээд цааш таач болохгүй юм шиг байна. 41 төгссөн улсуудаас одоо миний үеийнхнээс одоо манай ерөнхий сайдын ээж байна тий. Аав нөгөө Немосор чинь бид нар чинь бол би энийг сайн мэдэн штэ. Батн бас уулзаж ярьж байсан бизнесээ хамтран ингээд эхэлж байсан зар сонинтой багт нь зар тавиад эхэлж байсан байхгүй юу? Немосорыг. Тэгэхээр бол одоо тиймэрхүү хуучин одоо дурсамжууд байна. Тэргээл. За ингээд манай өнөөдрийн лайвмас сэдв цагийн шаардлага гэж ийм сэдвээр ярина. За өнөөгийн цагийн шин цагийн бид нар цоош нэмийг шаардаад байгаа. Одоо энэ удааг ихтлээ шүү дээ бид нар нөгөө хурлыг тав хүн одоо энэ хаягаар ороод тэр манай хувьцаа эзэмшигчд маань гол нь нөгөө ингээд өндөр настай эмэгтэйчүүд байгаа шүү дээ. Төлөөндөөс болсон. Тэр хүмүүс байгаа учраас би бүр онцлон ингээд за энэ хүүхдүүдээ энэ хаягийг өгөөд тэгээд хуралдаа орж болох нь байна шүү. Тэгээ хурал маань болохоор ингээд нэвтэр хинтрийн үзүүлдэ. За ингээд одоо за энэ сая хаягаар ингээд орж штеп. Архимед Монголиа гэдэг ЦГМ. Тэгээд ийшээ тэр хурал гэдэг дээр дарахад ингээ орчих нэ. Ингээ гараад ирж байна. Тэгэл одоо энд нөгөө холбоо хорихыг дарахт л аяанда юугаа шүү дээ нэрээ хийгээд тэгээд утасныхаа дугаараа хийхэд л орчихно. Тэгэл хуралдаа оролцчихно гэсэн үг. Бид бүхэн одоо ингээд ийм цаг үед цогцох юм шаардлага гарлаа. Одоо та бүхэн бас өмнөх хурал шиг өмнөх жилийн хурал шиг ингээд цоглуулад хийхийг хүсэж байгаа их олон хүн байгаа. Гэтэл одоо нөгөө энэ онлайнаар хийхийг хүсэж байгаа бүр их олон хүн байгаа даа байхгүй юу. За энийг ингээд довчхон тайлбарлая та бүхэнд. За манай хувьцаа эзэмшигч маань хий юм бэ гэхлээр юу юм бэ лээ? Хамгийн гол хувьцаа эзэмшигч манай Анод банкнд ажиллаж байсан те. Тэр хүмүүс байгаа. Дараа нь Анод банк тэр Анод компаниас ахуулаад харилцаж ирсэн улсууд тий бид нартай нөгөө харилцагчид үйлчлэгээ авч ирсэн үйлчлүүлж ирсэн улсууд их ханд өгсөн байгаа байхгүй юу.
Тэгээ бас нэг гол юм нь болохоор би ч одоо нөгөө иргэний хөдөлгөөний намын дарга байлаа. Тэгээд нөгөө 7 сарын 1-ээс чинь хойш яасан гэхлээр баахан 1000 гаруй хүний ч барьж авч хорьсон шүү дээ, тий. Тэгээ үйл явдлын дараа яасан гэхлээр тэр үед чинь би ч өстө маш завгүй ажиллажлаа. Ямар ажил ихлээр вэ шүү дээ. Энэ хүн манай иргэний хөдөлгөөний намын гишүүн хүмүү гэсэн юм бичгүүд. За тэрээ чи аваад орж байгаа хүн бүхэнд байна шүү дээ. Тэр Европын, Америкийн гадаад визүүд чинь ингээл шууд дарж ирсэн гэж байгаа байхгүй юу. Тэгээд тэр гадаадд очоод цагаачлах хүсэлт гаргахад за би одоо энэ иргэний хөдөлгөөний намын гишүүн байгаамаа гэдэг тий. Тэгэн гут тэд нар чинь цагаачлалын тэр эрхийг шууд олгож ирсэн. Тэгээ нэг гадаад орнуудаа болохоор тийм нэр хүндтэй байсан байхгүй нөгөө яг ард түмний одоо дотроосоо бий болсон нам учраас тий. Энэ бол яг л ардчлалын төлөө ард түмний нам гэж үзээд одоо тэр нэг тухайн үед тэр хувьсгалт намын байрыг шатаасан шүү дээ. Тэр үйл явдлыг чинь нөгөө гадныхан чинь нөгөө коммунистуудынхаа эсрэг тэмцэж байна гэж хүлээж авсан байгаа байхгүй юу. Тийм учраас надаас маш их тийм өдөрт өчнөө гарын үсэг тамхтаа авч ирсэн байхгүй намын. Тэгээд тэр улсууд чинь гадаадд очичоод ингээд нөгөө манай ховцсон эзэмшиж болоод дэмжээд за бид нар ч одоо энэ хүний тэр гарын үсэгтэй тамхтаа бичгээр одоо бид нар чинь ингээд цагаачлалын эрх авсан тий амьдрах эрхээ авсан ажиллах боломжоо нээсэн амьдралаа дэвшлүүлэх тийм учраас одоо тийм намайг дэмжсэн байгаа байхгүй юу. Тэр ховцсон эзэмшигтийн нилээд хэсгийг эзлээд байгаа. Тэгээд нөгөө түрүү хэлсэн манай нөгөө одоо өндөр настай ажиллаж байсан эмэгтэйчүүд маань, ээжүүд маань бас их дэмждэг. Тэгэхээр энэ ч ерөөсөө нэг тийм янз бүрийн бизнесмен, тийм хүмүүс биш, гол хүмүүс маань гадаад байгаа, энэ дотоод байгаа, тийм сайхан сэтгэлтэй хүмүүс байгаа тийм шүү дээ. Тэдний дэмжлэгээр болсон компани байгаа байхгүй манай компани. За тэгээд энэ дээр ингээд бодоод хэлэхэд манай аав чи ингээд хэлдэг байсан байхгүй юу? Багаас ингээд манай аав бол одоо ингээд би олон удаа хэлдэг, ахаал хэлнэ. Эндээс бол ерөөсөө ойдохгүй тий. Үргэлжил одоо аавдаа бусдын адил яг л баярлж явдаг хүн шүү дээ. 45 37 оны Манжгаа улстай хийсэн дайны үед тагнуул хийжсэн. 45 оны чөлөөлөх дайны үед сөнөөгч онгоцны нисгч хийжсэн манай аав. Ийм хүн. Ерөөсө хэлдэг юм за хүмүүн эзэн хичээвэл заяа хичээд юм аа. Чи хичээгээд байх юм бол бүтэн шүүл гэдэг байсан. Чи хичээхгүй чиний ажил бүтэхгүй тий. Тэгээ одоо хүмүүст чи тусалж вэ тий. Тэгээд хүмүүст туслаж үргэлж талархаж яваа гэдэг энэ үгийг л юм нэг олон үг хэлдэггүй ийм л үг хэлнэ дээ тий. Чи эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг хичээ ямар нэг юм чи хичээгээл тууштай. Дээр нь чи одоо тэр хүмүүст тусал боломжоор тусал тэгээд таларх хүмүүст үргэлж чи талархж явж байна тий. Гэтэл яг л өмнөхөр энэ ховцсон эзэмшигчтэй би одоо бүр талархаад баршгүй шүү дээ тий. Намайг маш ийм том зоригтой тий мөрөөдөлтөй болгож чадсан. Тэр маань бас ингээд амжилттай байгаа. Тэгээ аавынхаа талаар би нэг л жишээ хэлээ л та нар. Манай аав чинь ингээд цонгны бургаснаас ингээд цагаан эдэ авчирч өгдөг байхгүй юу? Манад 40 мянгатад манайх. Тэгсэн чинь ганцхан ач хүүтэй шүү дээ. Манай аав чинь тэгээд ганц нөгөө ач хүү нь ингээд миний хүү. Тэгээд над дээр ирээд тэгээд нөгөө манай хүүгийн нөгөө баг сургуулийн хүүхд шүү дээ. Нөгөө хувцсан дулаахан ийм болтой байсан байхгүй маш дулаахан. Тэгсэн чинь тэрийг харчаад гөө одоо энэ мөн гоё дулаахан болтой. Танаа хүүч одоо ингээд зам гараад тий сургуульдаа гүгээд орчиж шít. Гэхдээ тэндээ шít яг энтэй чоцоо хүү одоо ингээд бүр хаавгаа сонгны бургаснаас ингээд тэр сонсголонгийн зам руу алхаж ирээд тэгээд одоо энэ нэг төмөр замын гаран байдаг шít.
Сонгын хайрхан дүүргий. Тэнд сургуульд явд юм аа. Өдөр болгон тэгж алхах тийм. Тэрэнд гөөмөн дулаахан сайхан идэ гэд надаас өөр гуйж байгаа байхгүй. Тэгээ би шууд л өгсөн. Тэгээд тийм сэтгэлтэй өвөө байх уу ер нь ховор хүн байхгүй манай авч. Тэгэл тэр хүүд за энэ ёстой бөөн баяр. Ерөөсө тэр хүүд одоо их сайхан дулаахан болтойтой боллоо гэд. Тэр нэг бас нэг хөгшин дээр байгаа л эцэг их нь гадаадад ажилдаг ч гинөө. Тэгээд хүүхэд байгаа байхгүй юу? Нэг хүү. Тэгээд тэрийг л одоо маш их таардгийг мэдэж штэ. Тэр багасаа их зовлон өчсөн учраас. Ягаад гэвэл багасаа манай авч нөгөө ноёны хүүхэд учраас их тийм хавчигдмал хөдөө бас л эмээ дээр өссөн. Их нуугдаж. Тэгээ насаараа түүхээ нууж ингээд нуугдаж амьдрсан хүн байхгүй юу? Тэр ямар хэцүү байдгийг биеэрээ тэр амьдралын хүндий. Тийм учраас амьдралд тэгж хандаж сургаж ирсэн. Тийм хүмүүжил олгосон учраас миний хувьд бол одоо яавч одоо муу хүн байх ёсгүй зүтэй тий. Тэгээ ийм зоригтой байгаа. Тэгээ миний хувьд бол яг үндэ энэ Монгол улс нэг надаар тутах юм шиг санагдаад байдаг байхгүй юу? Би л ер нь туслахгүй бол эднэр бол ер нь нэг л бүтлгүү энэ одоо байгаа байдал тий. Одоо ингээд гол цаг үеийн шаардлага гэдэг чинь энэ цаг үед чинь шүү дээ бүх өөрчлөлт шаардаад шүү дээ ерөөсөө. Одоо манай ерөнхий бүр шат шатанда ерөнхий илэгч ялгаагүй, ерөнхий сайд ялгаагүй. Бүгд та нар энэ шаардлагын хуучин шигэ байж болохгүй гэж хэлсэн шүү дээ. Одоо ингээд нэг хуучин шигэ ингээд газар нутагчин эзэнгүү ингээд байх юм боломжгүй болчихлоо шүү дээ. Яг үндэ ингээд эзэнгүү болчиход байгаа шүү дээ нутагчин. Тэгээд дээр нь бүр төрд эзэн бий байхгүй. Ямар ч хариуцлага хүлээх хүн байхгүй. Урсгалаараа өдий болоод ирсэн. Тэгээ одоо энэ өнөөдрийн гараад байгаа асуудал ч тэр. Гэхдээ одоо тэр баруун аймаг руугаа олигтойхон хөрөнгө оруулалт хийгээд хөгжүүлэхгүй бол тэнд одоо ингээд хэцүү болсон шүү дээ. Одоо тэр баян үлгийн асуудал гэж гараад ирж байна те. Эзэнгүү байгаагийн л асуудал шүү дээ энэ чинь те. Хаал байна эзэнгүү нутгал биш бид нарт. Би ч ингээд зөндөө ингээд гадуур явж байгаа л та бүхэнд ярьдаг. Тийм л байгаа. Тэгээ инхтэрт маач гэсэн ярьж байна. За тэгээд одоо манай инхтэр гөр аранц бид гурав чи нэг анги. За энэ жаргал сайхантай бүр багын сургуульд орохоос өмнөх найзууд бид нисгийн хонхорт тий тоглож өссөн. Тэгээд бид нар ч одоо банкныг бодлого барьж ирсэн усуд шүү дээ. Банкыг удирдах гэсэн түүзэн гişүү. За тэгээд за гүрэл маань чимээгүй байгаад бас бид гурав ч одоо ингээл чад мэдэх юм аа яриад байгаа шүү дээ та бүхэнд. Яагаад гэвэл та нарт шүү дээ бид нар ингээд хар гэж харсан юмыг та нар цагаан гэж хараад байгаа байхгүй юу? Одоо төр засаг тий бүгдээрээ ирнэ. Ерөөсөө энэ эдийн засаг санхүүг бол ихтэй шал өөр өнцгөөс хараад байна шүү дээ. Тэгэд чадах ядахаараа одоо инхтер маань дайвараад хилээд байгаа тий. Тэгэхээр хүмүүс буруу ойлгоод байгаа. Ер нь бол шүү дээ. Ингээд хэлэхэд нөгөө асар том зөрөө байгаа байхгүй юу? Одоо жишээ нь ингээд хүмүүс болохоор ингээд инхтер бол ингээд оюутлага өгч өгөөл бүх юмыг өгөөл ингээд ерөөсөө гадныханд бүгдийг өгөөд тавиад туухыг дэмжээд байна. Энийг зөвгээд ингээд байгаа байхгүй юу? Яг цаг дээр яах вэ гэж энэ оюутлага асуудлыг байна шүү дээ. Инхтер хэрвээ ерөнхий сайд юм уу ерөнхийлөгч байсан бол ганц уулзаач хийдэн. Нам авна шүү дээ инхтер бол. Тэд нартай хилцээд авах чинь байхгүй, яриад авах чинь байхгүй. Ерөөсөө эдийн засаг ийм байна. Дэлхийд даяар ийм байна. Та нар эдийг энийг ийм ашиг өг ингээд ажил тэгээ ажлыг чинь дэмжинэ. Гэж шийдчихнэ. Ерөөсөө тэр царай алдаал, маргалдаал байхгүй шүү дээ. Тим хэмжээний хүмүүс байхгүй бид нар чинь. Ерөөсөө та нар шиг шүү дээ ингээд татвар аач авч чадахгүй те юу болоод байгааг ийж ойлгохгүй, мэдэхгүй тийм хүмүүс биш байхгүй бид нар. Тэгээ бид нар ч очиод шууд өө чи энэ ийм ашиг олж штэ. Иннээсээ чи тэдийл ав. Энийг бид нар аавна. Энэ чамд ашигтай бид нарт ашигтай. Тэрнээс бол ингэ шулуулна гонжин жоо ихтер бол яг тэр шиг л зэгцлэл явчих байхгүй юу. Гэхдээ энэ яг энэ хэлбэр нь зөв. Энийг бол дэмжих ёстой гэж байгаа тийм. Тэгээ тэр чинь нөгөө ажил хариуцсан ерөнхий сайд байна уу, уул уурхай сайд байна уу тийм. Тэдний хийх ёстой ажил байхгүй юу. Тэгээ тэд нар ажиллаа хийхгүй байгаа учраас ингээд шулуулаад дээрэмдүүлээд нь шүү дээ. Тэрийг л хэлээд байгаа. Тэгээ тэрэн шиг ийм олон үйлдвэр байгуулаад дор нь ингээд
Одоо тэ нэг хүн доогт хорлогыг бол ингээл одоо хэдэн 10 дахин өсгөж байгаа шүү дээ. Энд чинь зүгээр жирийн юм. Бусад хүмүүст. Бусад хүмүүс нөгөө сонсголоор энэ бол солиорчиж галзуурчиж гэдэг. Нэг тиймэрхүү юм яриад байгаа. Тэрэн шиг одоо саяхан манай жага одоо эдийн засгийн талаар ярьж штэ тий. Энэ маш ойлгомжтой хараа. Энэ одоо ингээд ерөөсөө штэ. Боддоо ингээд 40 тэрбум долларын өөр. Энэ бол одоо занжгаар байгаа. Тэгээд одоо жилд биш штэ. 2.5 тэрбум байлгүй тий. 2.4 тэрбум долларын өрд хүнд төлдөг тий. Энэ одоо ер нь ямар тооцоо байна. Тэгээ одоо эн чинь ингэж байгаа байхгүй би өмнөх лайв дээр ч хэлж байсан. За энэ бонд гэдэг чинь ерөөсөө тийм хүн өсөд байхад биш ээ. Тэгээ анх эхлээл Алтан үеийн ерөнхий сайд байх үед одоо ингээл Чингис бонд, Самура бонд гэж хэлсэн тий. Тэр чинь биш та хамгийн том аюул хийгээд байхад ёстой мондгол гэдэг байгаа байхгүй. Одоо тэр önөө шүү дээ ингээд хизээч дундраагүй нэмэгдээл байгаа тийм тий. Өрийг өрөөр дараад хүүн нэмэгдээл тий. Хүүгээ хүү болоод ингээл өр нь ихсээд одоо ингээд 40 тэрбум доллар төрсөн явж штэ. Нэг хүн биш та 11 мянган долларын өртөө. Арай л байгаа. 39 бараг 40 сая төгрөгийн өртөө. Аймаар байгаа. Нэг хүн уулмал өсөд байгаа үст. Нэг хүний ингээ ноогдох өөр энэ юмнууд. Эн чинь нэстэ би түрүү хэлсэн. Бидний хар гэдэг ямиг та нар дандаа цагаан гэж зүтгээд тэгээ ингээ би ста мондаг ийм бонд тусгачлаа. Одоо дээр нэг хот нэмэгдсэн. Гэхдээ тэгээд байна шүү дээ. Та нарын энэний эцсийн дүн нэ шүү дээ. Би вангад шиг хэлж байна. Эсвэл гадагшаа зүхтах. Тэ? Эсвэл шорон. Маш одоо нэг хууль чанга болцсон олон жилийн ялтаа. Тэр зүйл ангийнхаа бүр хамгийн дээд хэмжээг авна шүү. Тэр зүйл анги чинь нөгөө асар хүнд зүйл ангиуд байгаа. Ягаад гэвэл мөнгөн дөө өндөр учраас. Та нарын тийм алдаа, хулгай чинь мөнгөн дөө өндөр байгаа учраас тэр чинь маш олон жилтэй дээр нь 10 хэдэн жил байдیں۔ 10-аас л дээш байгаа. Тэгээд тэрний хамгийн дээд хэмжээгээр нь авна шүү. Ялыг. Тийм юм хийж байгаагаа мэдэхгүй. Тэгээд ерөөсөө аваад тэр мөнгийг биш үү? Яг л тэр нөгөө Чингис Самура банд зарцуулсан шиг ёстой ингээд өрн тараа хийж байгаа. Тэ? Ийм байдлаар улсыг удирдахгүй. Тэгээд ийм байдлаар тэгээд ерөөсөө юмаа аваач ингээд нэг маш үрлэгэн энэ байдал чинь цаашаа ингээд явж болохгүй юм байна. Энийн чинь одоо өөрчлөх бүр цаг үеийн шаардлага байгаа шүү дээ. Яалч ингээ хоолой дээр чинь тулаад ингээд асуудал ингээд өмнөшгөө явах боломжгүй болчлоо. Тэ? Тэгээ тийм учраас одоо өөрчлөлт хэрэгтэй байна. Ерөөсөө шат чатанда бүр маш өөрчлөгдөд хатуу хариуцдаг болох хэвээр. Хариуцлагатай болох хэвээр. Чадахгүй бол маш хурдан асуудлаа шийдвэрлэдэг болох хэвээр. За тэгэл дураараа хэн нэгэн тэ дуртай нь өөр тавьдаг. Энэ дээр л эхний ээлжинд бүр энэ л биднийг баллаа шүү. Зүгээр энэ тусгаар тогтнол могтол энэ чинь бүр өстой байхгүй шүү. Тэ? Би бүр ингээд сая аавыгаа хэллээ тэ. Ноёны хөөгээ тэ. Тэр миний өвөөнөр чи яасан гэж тэгтээ тэргөө толгоогоо алдахаа хүлээн зөвшөөрөөд мэдээд Оросуудад даатгсан байхгүй юу? Энэ чинь тусгаар тогтнолын төлөө. Тэдний хувьд үлээ шүү дээ. Тэр хар шар пиадлууч нь биш шүү дээ. Хятадын нэг хэсэг мууж болоод энэ нөгөө аймгаа юм уу тэр юу гэдэг те тэрийгээс хушууга захираад ингээд хангалттай сайхан амьдрах боломжтой байсан. Тийм шийдвэрт нөлөөлөх усуд байсан миний өвөөнөр. За юу. Тийм хүмүүс байна шүү дээ. Тэр хаанаа алдсан Оросуудад болж байна. Миний толгойг ав тусгаар тогтнол өгнө шүү гэд тэгэл наймаалтсан байхгүй юу. Тэрэн дээр өшт харамсах юм байдгүй. Одоо хэлмэгдүүлсэн инээ тэрийгэл зөндөл юм ярьдаг л та тий. Аста тэр бүгдийн толгой дараалан одоо хятсан хятлаг өгөө байхгүй. Тэр чинь 8. 8 бол 8 шүү дээ. Чи хариуд нь тусгаар тогтнол авсан юм болгоо юм биш үү? Алуулж л тараа шүү. Хаана алж ясан улсууд тэр ноёдуудыг алахгүй яах юм? Зам нарыг. Тэр 8 ашигтай 8 байсан.
Бүгд одоо тэр хохирогчд нь толгоогоо авсан улсууд нь тэр 8-ыг бүр дэмжиж хүлээн зөвшөөрöd байгаа шүү дээ. Бидэнд бол тусгаар тогтнол ингээд ирсэн. Энээс илүү өөр юу хэрэгтэй. Гэтэл одоо энийг чи одоо ингээд бүр ингээд бандангийн утгаад өрөнд ороод 50 туучих гээд байна шүү дээ. Бидний амьдрал яг бодит байдал. Ийм байгаа шүү. Тэгэхээр ийм учраас тэр өмнөх 8 маш ашигтай 8 байсан шүү. За юу толгоогоо өгж жагаад тусгаар тогтнолыг чи авч өгсөн. За өнгөрсөн одоо энэ 7 хоног их сайхан 7 хоног байлаа. Та бүхэнд хэлэхэд. За нэг жил хэртэ хөөцөлцөө бид нар чинь. Тэгээд ийм л өдөр авахаас юм байлгүй. Нөгөө энэ алтан валют гарах тусгай зөвшөөрлөө жил шахам хөөцөлж жагаад миний эмч ер нь л удаашрдаг шүү дээ. Тэгээд мор жилийн, мор сарын, мор өдөр, мор цагт авлаа шүү дээ. Энэ алтан валюта энийг одоо ингээд яг ингээд үйлдвэрлээд зарах юм тусгай ирэх олгодог санхүүгийн зохицуулах хорооноос энийг бол одоо гайхамшигтай байгааз өмнөх жилд авчиж болох гэсэн өгөөгүй. Яваад бас өгөхгүй яваад байсан. Тэгж яг мор жилийн, мор сарын, мор өдөр, мор цагт өглөө шүү дээ. Тэгэхээр одоо миний ажил ингээд гол ажил маань юм. Нөгөөд хоёр дахь маань болохоор нөгөө Монгол банкнд би нэг бичиг өгцөө сар гарч байна л гэдээсэн шүү дээ. Сар гарan болдог гэдэг. Тэр бас ирсэн. Одоо ингээд Монгол банкныхандаа их баярлалаа тий. Анаад банк хувьцаат компани албадан татан буулгах тухай гэдэг тушаалыг авлаа бас тий. Энэ их сонирхолтой байна. Сонирхолтой тушаал байсан байна. За ингээд баярлалаа. Ингээд энэ маань одоо миний нөгөө бүхэл нөгөө банка эргүүлж авах тий энэ эдийн засгаа дээш нь одоо гаргаж ирэх энэ бүхэнд чинь одоо энэ хоёр шийдвэр энэ ажил бол маш чухал байхгүй юу миний хувьд. Яг хов хүний хувьд тий энэ чинь ингээд бүр эдийн засгтай холбоотой юм яриад шүү дээ би. Бид нар чинь тухайн үедээ бас нэг эдийн засгийн 20-25% барьж исэн хүмүүс шүү дээ тий. Тийм учраас том масштабаар энэ маш чухал юм шүү. Тэ ийм юм үйл явдал болсон сайхан байлаа. Ингээд ийм авсан. Одоо ингээд бид бүхэн ингээд ажилдаа орж байна. Одоо тэгээ бүх юм ингээд эхлэх гэж байна. Сайхан 7 хоног байлаа. За тэгээ одоо бид нар чинь нөгөө гол асуудал маань нэг утаа шүү дээ, тий. За утаанд ингээд довчгоол хэлчихье. Тоо худлаа хэлдэг гэж ярьдаг шүү дээ. За 20 жилд ойролцоогоор тий нэг их 8500 тэрбум төгрөг зарцуулжээ энэ утаанд. Нэг айлд нь шүү дээ 7 сая 500 мянгаыг зарцуулсан байна. Өнгөрсөн хугацаанд. Энэ бүр ингээд албан ёсны тоош ингээд бүр яг бодиттой. Тэгвэл манай Архимед айлын хувьцаат компани болвол нэг жилд тэ 40 тэрбум төгрөгөөр шийдчих гэж энэ харьцуул да. Нэг их 500 тэрбум. Энэ шийдэхгүй одоо ахаад ингэж зарцуулна. Энэ янзаар бол. Энийг бид нар нэг жилийн дотор 40 тэрбум төгрөгөөр шийдчихье. Энэ би бодиттой юм яриад байгаа шүү. Та нар ингээд нэг миний ярьж байгаа нөгөө эдийн засаг санхүүгийн хувьд ингээ ойлгомжгүй байдаг шиг энийг бас нэг юм тэнгэрийн нэг ойлгомжгүй гэж бодоод ах шиг байна. Энэс нэг айл өрхийг бид нар 200 мянган төгрөгөөр шийднэ. Ерөөсө тэр нөгөө та нарын галж байгаа 100 хойчтой. Тэрэн дээр чинь л ус холбоно гэсэн тусал. Тэгээд би яах вэ гэхээр хэлье. За юу. Зүгээр инженеэр. Нэг өдөрт 1 литр ус шатаана. Багагоц. Тэрний бас нүүрсүүл орно. Бид нар чинь ингээд яагаад гэвэл энийг энэ үнийг буулгах. Миний хувьд өмнөх жилүүдэд 90 тэрбум гэдсэн шүү дээ. 90 тэрбум арай хүнддэд байсан учраас бид нар чинь бас ахаад буулгаад 40 тэрбум болгочихж байгаа. Тэ? Нэг айлд чинь 450 мянгаыг зарцуулъя гэж хэлсэн бол 200 мянган төгрөгөөр шийдчихөө. Тэ? Заавал тэр юм хийх хэрэг алга. Тэр 100хан дээр нь бид нар одоо
200 мянган төгрөгийн ийм ус ингээ оруулдаг тийм төхөөрөмж тавьчих. Тэгэл болоо туслаар оруулдаг төхөөрөмж. Тэгэл тэр нүүрсэн дээр нь ямар ч өөрчлөлт оруулахгүй танаа 100-нд зөвхөн нэг өрмөөр цоолол нэг хөшөөл оруулна. Тэ? Тэгээд танах бол яг үгээр яндангаас ч утаа биш ийм хураа уур гэсэн үг те гардаг болно. Ус гарна гэсэн үг шүү дээ. Усны чинь нөгөө бүх төрлүүдэд фазын шилжилт хийдэг шүү дээ. Уур болдог, те шингэн болдог, мөс болдог, хөлдөө хатуу болдог. Тэрний нөгөө уур болдог хэлбэр нь гарах байхгүй яндангаас чинь. Тэгэхээр чи тэндээс ямар ч тийм CO2 ялгарахгүй, хүн хордуулахгүй. Энэ 200 мянган айлд өрх байна гэдэг байгаа шүү дээ. Дорооноор тоолсон. Тэ? Тэгээд тоолоод ширхчлэн тоолоход 200 мянга ч хүрэхгүй байна гэдэг байгаа байхгүй. Яг утаа гаргаж байгаа. Яг дэн өвлийн хүйтэнд. Нимбаатарын хийсэн нэг гавьяа бол тэр тоолч чадсан шүү байна. Дорооноор бүгдийг тоолоод гаргаад ирсэн бүр ширхгээр. Тэгэхээр бид бүхэн нэг айлд 200 мянган төгрөгөөр тэрийг хийгээд тавьчихнаа. Тэгээ Улаанбаатар утаагүй. Гоё байгаа үстэй. Ингэх юм бол бидний хүн төрлөختөн хүндэтгэн. Гадаад улс орнууд монголчуудыг ямар мундаг юм бэ гин. За юу. Энэ бол бидний хувьд имижээ дээшлүүлэх маш том зэвсэг болох байхгүй юу? Үнэхээр хотын дарга ажил хийх гэж байгаа бол тэ? Энэ дээр оролцсон. Тэ? Тэгээд өөрөө хөөцөлдөх ёстой шүү дээ. Өөрөө би ингээд чаднаа, би чадна гэдээ ингээд хотын дарга болсон юм байна шүү дээ. Над дээр гүйж ирэх ёстой. Тэгээд энийг хэрэгжүүлэхэд туслах ёстой. Тэгэхээр энийг чинь бид нар хэрэгжүүлнэ. Дээр нь одоо мон полимат нөгөө юу яа шүү дээ. Гарамжаа туслана гэсэн. Би 50% нь бид өөрсдөө юм. 50% тусламж авна. Тэгээд энэ хэрэгжинэ. Одоо энэний төлөө бид нар чи одоо ингээд бүх цагаа одоо инлүүл зарцуулж байна. Яаж үнийг болох вэ гэдэг л багхгүй бид нар яаж хямдхан хийх вэ гэдэг л асуудал байсан. Тэгээд тэр шийдээд тушаад үздсэн хэрэгжүүлсэн олон жил. Тэ? Өвлжүүлсэн гэсэн шүү дээ. Олон өвлийг давцсан гэсэн. Тийм учраас энийг одоо ингээд хэрэгжүүлнэ. Маш хямдхан. Тэгээ яг нэгэнтээ хэрэгжүүлсэний дараа бол хотоос ч юм уу засгаас ч юм мөнгө авч л таараа шүү дээ. Тэ? Эхний удаад бид нар чи итгэхгүй өгөхгүй шүү дээ мэдээж. Нэгэнтээ утаагүй болсны дараа бол тэгээд баг хүчээс ч гэсэн авна шүү дээ тий. Утаагүй болчихвол. Тэгээд энэ ажил руугаа бид нар ингээд шамдж байгаа. За бидний ажил юм байна да ерөнхийдөө. Одоо бүр хамгийн төр засагтай их хурлтай холбоотой хамгийн чухал юм яриа. За ерөөсөө эдийн засгаа өсгөе тий. Одоо улс орноо хөгжүүлэе гэж та нар үнэхээр бодож байгаа бол тий ахмад хүний хувьд дурслагтай үнийн хувьд хэлэхэд хамгийн түрүүнд энэ хувьцааны арилжаа нэг шүү дээ. Тэрийг татвараас чөлөөл. Хувьцааны арилжаа ерөөсөө хөгжөөгүй ээжж бүр огт хөгжөөгүй шүү дээ. Ямар ч хөгжилгүй ээжж татвар тавиад байх юм. Бүр хөгжүүлэхгүйгээд та нар эхний ээлжинд энэ би нэг банк хэлдэг юм чинь тэр шүү дээ. Хоёр баг нь байдаг. Тэр бол ерөөсөө нэг талд нь банк, нэг талд нь үнэт цаасны зах зээл, тэ? Хувьцааны зах зээл. Энэ хоёр бүр тэр тусмаа хувьцааных нь дийлэх хөв байж ээж хөгжил ярина шүү. Санхүү эдийн засаг ярина шүү. Тэрнээс бол зүгээр банк нь ингээд ирээ хэдөө, нөгөөх нь бүр нам унтсан. Энэ ерөөсөө бүтэхгүй нэг хөлгүүл гэсэн. Тэ? Тэгэхээр хоёр хөлтэй ээжэж урагшлах хэвээр. Тийм учраас энийг бол шүү дээ. Та нар нэг боловсролшгүй юм байгаа бол эдийн засгийн мэдлэг гэж нэг юм үнэхээр нэг чөлөө зах зээл гэдэг юмыг бид нар нэг юм гадралд юм энэгээр явъя гэж ярьж байгаа. Социализм бол болно л да. Тэр нийгэм рүү капиталист нийгмээр явах гэж байгаа бол энэ хуулийг хамгийн түрүүнд гаргах хэрэгтэй. Энийг хөгжүүлэх хэрэгтэй шүү. Юу татвар яриад байгаа байхгүй юм нас татвар яриад байх юм. Тэгээд нэг жоохон өндөх гэхлээр л зулгаагаа ичнэ татвараар. Ийм солиотой галзуу юм хийгээд өдий хөрсөн шүү. Нэгдүгээр алхам. За хоёрдугаар алхам биш энэ алт үнэт металл зоос тэ юу гэдэг тэр үнэт чулуу тэрвэр Монгол руу орж ирж байгаа бол татвараас чөлөөлчихээч.
Юу гэсэн үг вэ те? Энэ та нар одоо юм шүү дээ. Ядаж харал да. Удаа дараа хилээд байна. Тэр Сингапур, Хонконг, те Дубай тийшээ болохоор чөлөөтэй орж болдог. Улаанбаатар руу болохоор болдоггүй. Тийм солиотой тэгээд зах зээл ирээд иж болж байгаа юм уу? Тэгээд бид нар одоо мондог тийм чөлөөт эдийн засгийн зах зээлийн хууль баталж байгаа гэж суугаад иж болж байгаа юм уу тэнд цалиа аваад. Ийм нэг балаарлал энэ хоёрыг бол ерөөсөө маш ойрын үед хийх хэрэгтэй байхгүй юу? Өөр бусад юм хийхгүй ч гэсэн болно шүү дээ. Тэ? Дэртээ тэргүй төмөн хууль байгаа. Тэ? Тэр бүтэхгүй юмэг ингээл улам бүтэхгүй болгоод сууж яхаар бүтэлтэй нэг 2 хүн хууль гаргачихад яагаад болдгүй юм те? Хилээл байгаа би лайв дээр. Ерөөсөө ингээд өөрсдөө их мундаг гэж бодцсон. Тэ? Тэгээ би лайв ихэнд хэлсэн. Яг бидний хар гэж харж байгаа юмыг цагаан гэж хараад байгаа шүү та нар. Наад нүдээ ингээд засах хэрэгтэй. Тэ? Наад толгоогоо өөрчлөх хэрэгтэй байгаа байхгүй. Тэгжээж энэ эдийн засгийн бид нар бол яг ингээд шинжлэх ухааны талдаа одоо бүхэл талаараа ингээд үзээл байгаа тий. Тэгээ үзээд энэ суур эх орн чи юм болохоор маш хүнд байна шүү дээ. Бид нар ингээд арга яг хөө ингээд үзэж байж Япон руу ингээд юм явуулсан дээжээ тий. Японы ингээд том эрдэмтдийг ингээд цуглуулад ингээд цуглаж жагаад ингээд манай баяр докторыг бол амтан болгосон шүү дээ. Чи өстө юу яриад байгаа. Манай лаборатори жилд 10 тэрбум доллар зарцуулдаг. Тэгээд энэ алмазыг нөгөө болор чулууг бид нар алмаз болгох гэж 20 жил ажилласан гэдэг байгаа. За юу. Тэгээд ийм хиймэл алмаз гаргасан. Маачи гэдэг юун дээр нь ингээд бүгд чигээд өгсөн шүү дээ. Гарт нь өдөр болгон харж явчих. Чи ингээд бити илгээ галзуу юм яриад энэ улс төрчдийг энэ парламентыг өмүүлээдэй гэдэг. Энэ нөгөө парламент руу бас мэдээлэл өгөөдсөн байхгүй. Тэгээд тэд нар шахахгүй эрдэмтдтэй. Тэгэн гот нөгөөдгий чинь тэгээд загинж шít. Танаа улсын төсөв чи 10 ч хүрэхгүй байсан. Тэр үе чи 10 тэрбум хүрэхгүй. Тэгэн гот л шít. Танаа улсын төсвөөс их мөнгийг бид нар ингээд тэрбумаар 10 тэрбумыг ингээд жил зарцуулдаг лабораториуд байна. Тэд нар ингээд 20 жил ажиллаад байна. Гээд ингээд тэгээд яасан. Тэгэл нам аваад тэгэл ингээд 90 градус бүхийгээл парламент дээр нь очиж 90 градус бүхийгээл худлаа байлаа гэж баяр доктор ирсэн тий. Тэгээ бид нар Оросууд руу хандсан. Тэгээд Оросуудтай хийчихлээр яах юм? Эргээд том эрдэмтдийн нөгөө том эрдэмтэд байна шүү дээ Японы. Тэднийхээ толгойг аавна үстэй. Нөгөө парламент нь балж өгч байгаа байхгүй юу? Ийм хэмжээд бид нар ажиллаж чадж байгаа юм чинь тий. Ер нь бид нар аягаадах юм байхгүй шүү. Ерөөсөө бид нар шүү дээ. Зүгээр нэг жишээ хэлье. Титан гэдэг маш үнэтэй одоо сансрын энэ одоо хиймэл дагуул тэгээ пуужинд хэрэгэлдэг материал байна шүү дээ. Тэ маш хатуу галт төсвөртэй. Тэр байхгүй бол одоо тэгээд нөгөө сансрын нисгч чинь ингээ хайлчих шүү дээ. Нөгөө дийлхээр Америкийн чинь ингээ баахан явж буцаал эхлэхдээ ирлээ энэ тэргэлтэй амьд мэд бууж ирээд байгаа шүү дээ. Тэрний хамгаалтан дээр орж ирж байгаа байхгүй юу? Тэр чинь маш үнэтэй ховор. Тэрийг чинь бид нар ингээд энэ шорооноос чинь ингээд бүр тэрнээс илүү хийж чадсан шүү дээ. Тэ? Тэр титаны чинь. Ийм хэмжээнд бид бол ингээд шинжлэх ухааны хувьд явж байгаа. Тийм учраас би ингээд ирээдүйдээ ихтгэлтэй байна. Тэ? Би ингээд тутах юм шиг санагдаад байна гэдэг чинь энэ. Ингээд Монголда сайхан амьдрал дээ. Энийгээ бид нар ингээд сайхан хэрэгжүүлээд энэ олон улсад чи бид нар ингээд дорхнол босоод ирж шин. Цөөхөн хаамтай бүх юм байна. Тэгэл хамаг аалт зис тэ нүүрс ачаалахын тэгэл өрөнд ороод ах юм. Ийм урагшгүй айжж болохгүй. Тэгээ ингээд эцэст нь хэлэхэд энэ цаг үеийнхаа шаардлагад нийцээд амьдрцгаая цөмөрөө. Монголдоо сайхан амьдрий гэдэг байгаа шүү дээ. Одоо ингээд би ингээ хурал дээрээ санд оруулна маш чухал. Тэгээд хувьцаа эзэмштэйгээ хурлаар. Тэгээд одоо яг хөө ингээд асуудлаа шийднэ. Манай хувьцаа эзэмштэй бол би бол нэг юм бодож байгаа шүү дээ. Ерөөс анханасаа эхлээд санхүүгийн сайжруулах хувьцаа эзэмштэйхаа. Тэгээ хувьцааны үн өсөх мөсөх чинь бол жич асуудал шүү. Тэрийгээ би хийгээл явж байгаа. Гэтэл
ховцоо эзэмшлийнхаа санхүүг сайжруулахын тулд эхний ээлжинд би өмнөх лайв дээр хэлжсэн. За ядаж нэг 20 сая төгрөгийн ашиг олохоор захилгаан машинаар хангах. Зархад л шууд 20 сая төгрөгийн ашиг дор хаяж 25 ч юм уу. Энэ чинь нэг сайжруулах алхам. Хоёрт нь болохоор бид одоо манай түүзийн дарга одоо ч Японд явж лээ. Солонгос явсан, тэгээд цаашаа Япон явсан. Нөгөө ипотек тий. Одоо ерөөсө зээл жилийн 3%-тэй 100 сая төгрөгийн зээлийг ховцоо эзэмшигт болоод гэр хорооллынхандаа өгөх. Тий. Энэгээр нэг байр маяраа ингээд сайжруулчих. Тэгээ хадаалт тэр захилгааны бид нар тэгэхээр тэргүй шийдчих чадах юм чинь. Тэгээд ингээд нэг ядаж санхүүгийн хувьд эхний ээлжин сайжирсан энэ алхмыг ховцоо эзэмшигтэй болоод гэр хорооллынхандаа хийх нойрын зорилт байгаа шүү дээ. Бидний энэ ингээд явж байгаа. Тэгээ энэ мэдчлэн асуудлуудаа бид нар ингээд ховцоо эзэмшигтэйгээ хурлаар оруулах хэрэгтэй байна. Дээр нь бид нар энэ цаг үеийн шаардлага гэдэг маань бид энэ онлайн хурлыг хийхгүй болохгүй байна. Өмнөх шиг нэг ингээд зарлаад нэг заалан сумгаад ярихлаар чинь гадаад байгаа улсууд маань үлдчихэд байна. Тэднээс чинь ингээд санал ирээд нь шүү дээ. Тэгэхээр бид нар яалтчгүй энэ онлайн дээр ажилд сурах хэрэгтэй байна. Энэ хурлыг хийх. Энэ хурлыг ингээд хийгээс сурчих юм бол жилд хэд ч хийж болж шүү дээ бид нар. Тэгээ асуудлаа шийдэж тэр лөө хэлбэр лөө ороод тэгээд ингээд ажиллаа маш хурдан хувьцаат компани учраас шийдээд асуудлаа оруулаад ингээд явах хэрэгтэй цаашдаа. Тэр өмнө урьдчилсан байл тэгэхээр эхний удаад бид нар зөндөө алдаа гарна. Тэ? Энэ бүхнийг бол одоо ингээд даваал гарах хэрэгтэй болж байгаа байхгүй юу? Өнөөдөр их харал да. Нөгөө төлөвлөж яасан нөгөө заал маань интернетийн хурд нь ерөөс ягаад боломжгүй юм байна. Тийм учраас өөрчлөё гэж ингээд нурж байгаа байхгүй юу? Төлөвлөгөө маань товлсон. За ингээд энэ хараа 3 хоног 16 цаг 31 минут 26-5 дойл үлдлээ. Гэл ингээд яваад иш бидний. Эндээ бол бид маш их ач холбогдол өгж байгаа. Эндээ маш сайн суралцах хэрэгтэй бид нэр. Тэгээд бид нар ингээд ховцоо эзэмшигт маань ингээд маш их тийм холбоосгүй байна, гомдолтой байгаа шүү дээ. Тэрийг одоо ингээд яванда байхгүй болох хэрэгтэй. Тэ? Тэгэхэд бол бид нар энийг хэрэгжүүлэх гэдэг шүү дээ. Бид нар бол ерөөсөө ингээд шууд ингээд мэдчихдэг. Тэгээ нөгөө ийм алтан валютаар энэ луга ингээд юугаа харуулад нөгөө гар утсаараа хараад мөнгө ханчдаг. Ингээ бүх юм ингээд шуурхаа тодорхой байх хэрэгтэй байхгүй. Тийм байдал руу орох гээд ийм цаг үедээ зохицох гээд шүү дээ бид нар. Ийм эрэнд амьдэрж ээж бид нар ингээд нэг хуралдах гал тэр нэг цөөхсгийн ингээд цуглуулчаад дийлийнхэнд гадаад ямар ч оролцохгүй байгаад идэг хуралд. Ийм их цаашаа явж болохгүй болчлоо шүү. Тийм учраас энэ лөө бид нар ингээд шуурхаалаа орж ийн бүх юмыг товчхон хурдтай болгох гээд байна. За ийм байна да.